За та бүгдийн энэ өдрийн амар амгалан айлтгая. За энэ жил дээдс багш нарын ном сүнчээ урд урдын жилүүдийн адил бол үргэлжлэнэ. За тэгээд энэ жил бол эхлээд Жадар Мөчи багшийн маань номын айлдвар байгаа. За Жадар Мөчи багш маань 3 сарын 27-наас эхлээд 5 хоног ном айлдана. За тэгээд энэ жилийн ном бол онцлогтой. Ямар онцлогтой вэ гэхдээ зэрэг Очирван бурхны авшиг болон даган сойрхол тэргүүтнүүдийг айлдах юм байгаа юм. Тэгээд Очирван бурхан гэхлээр юугээрээ онцлог байна вэ гэхдээ зэрэг бол түүхэнд их хөлгний шашныг энтхээс уламжилж аваад их хөлгний шашныг дэлгэрүүлсэн номт 3 улс гэж ингэж түүхэнд тэмдэглэгдсэн байдаг. За энэ номт 3 улс нь бол Хятад, Төвд, Монгол гэсэн ийм 3 улс юм а гэж ингэж үздэг. За энэ 3 улсад бол их хөлгний шашин их дэлгэрсэн. Тэгээ тэрнээсээ цаашаага бусад орнуудад дэлгэрсэн гэж ингэж үздэг. За тэгээд энэ номт 3 улсыг бас язгуурын 3 бурхан тэтгэсэн ийм орн юм а гэж ингэж үздэг. За Хятад орныг бол Манчир бурхан тэтгэсэн. За Хятадд бол Утай тэргүүтээ Манчрын ариун дагшин орнууд энэ байдаг гэж ингэж үздэг. За Төвдийг бол Жараасаг бурхан тэтгэсэн ийм орн юм а гэж ингэж үздэг. За тэгээд Монгол орныг болохоор Очирван бурхан тэтгэсэн орн. Тэгээ Отгон тэнгэр хайрхан энтрийг бол Очирван бурхны орн юм энтэр гэж үзэх жишээний ийм байдаг. Тэгээд язгуурын 3 бурхан гэхдээ зэрэг бол бурхан бүгдийн бүх эрдмийг бол үндсэн 3 язгуурт хураана. Нэгдүгээрт бүх бурхтын тэр энэрэнгүй нэгүүлсэнгүй сэтгэлийн эрдэм. Тэр нь дүрсэнд хувирсан нь бол Жараасаг бурхан юм. Жараасаг бурхан бол бүх бурхтын энэрэн нэгүүлсэнгүй сэтгэлийн дүрс юм гэж ингэж үздэг. За хоёрдугаарт нь болохоор бүх бурхтын тэр онол мэдлэгийн эрдэм. Ялангуяа хоосон чанар тэргүүтээ гүн гүнзгий утгуудыг бол бүрэн гүйцэд таньж болгоосон тэр эрдэм. За тэрэн дүрсэнд хувирсан нь бол Манчир бурхан юм гэж ингэж үздэг. Тийм учраас Манчир бурханыг бол бурхан бүгдийн эрдэм мэдлэгийн дүрс юм гэж. За тэгвэл 3 дугаарт нь бол бурхан бүгдийн хүч чадал тийм ээ энэрэнгүй сэтгэл. За тэгээд хоосон чанарыг онсон бэлэг бэлгүүн арга бэлэг хоёр түүнийхээ хүчээр амтны тусыг үйлдэх тэр бурхтын хүч чадал. За бурхан бүгдийн хүч чадал дүрсэнд дургасан нь бол Очирван бурхан юм а гэж ингэж үздэг. Тийм учраас Очирван бурханыг бол бүх бурхтын хүч чадлын бэлэгдэл дүрслэл юм а гэж ингэж үздэг. За тийм учраас бол энэ язгуурын 3 бурханд бол бүх бурхтын эрдэм бүх бурхтын тэр язгуур бол энэ 3-т хорно гэж ингэж үздэг. За тэгээд энэ 3 язгуурын бурхан тэтгэсэн ийм 3 орн учраас тэгээд их хөлгний шашин дэлгэрсэн ийм орн учраас бол энэ 3 орныг бол номт 3 орн юм а гэж ингэж үздэг. За тийм болохоор зэрэг бол монголчууд бид нар бол Очирван бурхантай бол илт холбоотой ийм байх нь байна. За тэгвэл энэ жил Очирван бурхны ван авшигыг хайрлах гэж байгаагаар бол илүү онцлог юм а гэж ингэж үзэж байгаа. За Очирван бурхан дотор бол олон янз байдаг. Ер нь бол тантрын ёсны 4 аймаг гэж байдаг. Нэгдүгээрт бол үйлийн дандар, хоёрдугаарт нь явдлын дандар, гуравдугаарт нь йогийн дандар, дөрөвдүгээрт нь ханьшгүй йогийн дандар гэж. За тэгэхээр Очирван нийтлэг Очирван бол өөрөө ихэнхдээ бол үйлийн дандартаа ордог. За тэгэхдээ ханьшгүй йогийн дандрын буюу нэгэсэндээ хамгийн дээд ёсны бол Очирван гэж байдаг. За тэр нь бол ямар Очирван байдаг юм бэ гэдэг зэрэг чагдар хорчин буюу их хүрдэн Очирван гэж байгаа. За тэгээд энэ жил бол эхлээд тэр Очирван бурхны авшигыг бол хайрлана. За тэгээд түүний дараа нь болохоор зэрэг Очирван бурхны өөрийнх нь 10 чананг бол 5-5-аар нь 2 өдөр дараалан айлдах ийм маягтай байгаа. За тэгэхээр 27-нд эхний өдөр бол чагдар хорчин бурхны авшигыг авахын бэлтгэлийн өдөр юм. Тийм учраас чагдар хорчин бурхны авшигыг хүртье гэж байгаа хүн бол эхний 27-ны өдөр бол заавал ирэх ёстой. Тэр авшигийнхаа бэлтгэлд бол заавал суух ёстой ийм байдаг. За тэгээд авшиг хайрлна гэдэг бол юугээрээ
онцлогтой юм бэ гэхдээ зэрэг бол лүн суухаас бол арай одоо өөр. Лүн буюу одоо тэр лүн хүртнэ гэхэд бол заавал утгыг одоо ойлгох албагүй. Зөвхөн одоо үгийг уншаад багшийн одоо амнаас бол үгийг чихээрээ одоо яг бүрэн гүйцэд сонсоод авах юм бол тухайн номны одоо лүнг бол одоо бүрэн хүртлээ гэж ингэж одоо үздэг тийм байгаа юм. Харин авшиг гэдэг бол заавал утгыг одоо ойлгож байж ялангуяа дотоод сэтгэлдээ тэр одоо багшийн одоо айдсны дагуу тэр зааврын дагуу одоо ингээд бясалгаж байж бодож байж тэр дотоод сэтгэлд бол ямар нэгэн тийм одоо мэдрэмж одоо төрж байж тэгээд түүгээрээ бол авшиг одоо хүртсэн болдог. Авшигийн мөн чанар юу вэ гэхдээ зэрэг бол Балдан төрж байгаа одоо аг салам гэдэг номон дотор бол дэдийн ирмэжийн иши буюу амгалан хоосон ялгашгүй одоо бэлэг бэлгүүн бол авшигийн одоо мөн чанар юм а гэж ингэж одоо айлдсан байдаг. Тийм учраас бол авшиг одоо хүртэж байх үедээ одоо янз бүрийн одоо эд зүйлүүд бол бас тараадаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр зэрэг тэрэнд одоо хэд одоо анхаарлаа хандуулаад тэгээд одоо хоорондоо шуугалдах, тэрнийг авах гээд одоо хүү хаа гээд ингээд одоо шимээ шуугаан одоо гаргах. За тэгтээ зэрэг бол нөгөө багшийн одоо айлдж байгаа орчуулагчийн одоо орчуулж байгаа энэ төр бол одоо сонсохдохгүй болчин тэрийг одоо анхаарч чадахгүй өөр юм руу анхаараа явж байтал гол юмыг ингээд хэлээд яриад өнгөрчин. Тэгтээ зэрэг бол тэр хэлж ярьсныхан дагуу бодож бясалгаж чадаагүй бол бас авшигийн одоо тавьж байгаа энэ одоо сүм хий дотор одоо сууж байгаа ч гэсэн авшигаа одоо бүрэн гүйцэд авч чадахгүй ингээ хайрын өнгөрч магадгүй. Тийм учраас бол систем олонд одоо анхааруулж хэлэхэд бол авшигийн үе дээр бол бүгдээрээ сайхан дороо сайхан суугаад тэгээд багшийнхаа одоо айл дүрийг одоо орчуулагчийн одоо орчуулагын тийг бол сайн одоо сонсоод тэгээд утгыг одоо яг л одоо багш юу гэж айлдан тэрний дагуу дотроо ингээ сайхан одоо бясалгаад ингээд одоо авах хэрэгтэй. Тэгэхгүйгээр одоо чимээ шуугаан гаргаж өөр юмд одоо сатаарах юм бол өөрөө ч авшигаан авч чадахгүй бусад хүмүүсийн ч гэсэн бодож бясалгахад нь бол саад болсон ийм одоо зүйл болчихно. Тийм учраас бол одоо тэр сайтар одоо анхаарах сахилга баттай байхын тэрийг бол одоо анхаараарай гэж ингэж одоо хэлье. Тэгээд тэр тарааж байгаа зүйлсүүд бол бүгдээрээ дор дороо ингээ сайхан сууж явах юм бол бүх юм аяндаа одоо хүрээ дэрнэ. Бүх хүмүүст бол одоо мегдар гүшүүс замбаг цэцэг тэгээ ван авшигын үед одоо хэрэглэгдэх аршаан одоо босод юмнууд бол бүгдээрээ л хүрэлцээтэй байж байгаа. Тэрийг бол олон жил одоо бид нар ч ван авшигт суусан учраас тараадаг улсууд ч гэсэн тараах одоо журмын бүгдийг одоо мэдж байгаа учраас бүгдээрэнд нь яваал ингээд хүрчин дор дороо сайхан ингээд номоо сонсоод бясалгаа сууж байтал чи аяндаа толгой дээр чинь зарим юм нь адис тавигдаар зарим юм нь гардаа чинь одоо ирээл ингээл одоо явчихна. Тийм учраас бол яг л одоо дор дороо суудал дээр сайхан ингээд сууж байхад бол болчихноо гэдгийг бол одоо айлтгая. Тийм учраас бол тэр тал дээр одоо анхаараарай. Ван авшиг авна гэдэг бол утгыг одоо ойлгож дотоод сэтгэлд одоо өөрчлөн одоо хэр хэмжээний одоо ойлгоц төрн түүгээрээ одоо авшиг авсан юм одоо болдгийм шүү гэдгийг бол бас анхаараарай гэж ингэж одоо хэлэх байна. Тэгээд 27-нд бол чагдар хорчин одоо бурхны одоо авшигын бол бэлтгэлийн өдөр. Тэр өдөр нь маргааш нь одоо авшиг авах гэж байгаа хүн бол урд өдрийн одоо бэлтгэл буюу даганд бол заавал одоо ирэх ёстой. Тэр шөндөөн одоо зүйдээ манайхан тэргүүтэн бас зам үйлүүд байгаа. Тэдгэрийг нь сайтар одоо үйлдээд тэгээд маргааш нь бол одоо авшигдаан одоо суун 28-ны өдөр бол чагдар орчин бурхны одоо гол авшиг одоо байж байгаа. Тэрэндээ одоо сайхан суугаад тэгээд ван авшигаа одоо ингээ сайхан авчна. Тэгээд түүний одоо дараагийн 29-30 одоо хоёрт бол очирвааны одоо 10 одоо жанан буюу даган сойрхол. Даган сойрхол гэдэг нь яг хөө бид нар даган юуг даган сойрхдаг юм бэ гэхдээ тэр эхлээд авшиг хүртчихэд авшигийнхаа дараачаар бол тэр одоо жанан гэдэг юмнуудыг авдаг учраас түүнийг бол даган сойрхол гэж ингэж одоо үздэг. Авшиг авсан хүнд одоо өгдөг. Авшиг аваагүй хүнд бол тавьж болдгоо тийм зүйлүүд байгаа. Тийм учраас тэр 10 жананд одоо сууя гэж байгаа хүн бол өмнөх тэр 27-28-ны одоо чагдар орчин бурхны авшигт бол бас заавал суух хэрэгтэй байдаг. Яг авшигтаа суучаад жанан бол одоо зав чөлөөгүй хүн бол заавал суух гэж байсан болно. Жанандаа суух хүн бол авшигаан бол заавал одоо авах хэрэгтэй. Ийм одоо байгаа шүү. Энэ одоо 10 жанан бол очирвааны одоо жанан юм. Тэгээд энэ жил бол ямар одоо зүйл тохиож байгаа вэ гэхдээ зэрэг бол Богд Зонхоо ламын одоо багш лавраг дөвчин одоо намхаа жансан гэж одоо лам байсан. Энэ хүн бол гайхамшигтай алдартай одоо ийм одоо лам. Энэ хүн бол очирвааны бурхныг одоо бясалгаад тэгээд очирвааны бурхантайгаа одоо
бодиттой одоо яг уулзсан хоёр хүн хоорондоо ярьж байгаа юм шиг ийм одоо бүр одоо ойр одоо болж чадсан тийм одоо гайхамшигтай хүн. За тэр хүний бол 700 жилийн одоо ой тохиож байгаа. За түүнтэй одоо холбогдуулаад бол тэр хүний одоо тэр одоо амнаас одоо дамжиж ирсэн, тэр хүнээс одоо наашаага ингээд тасралтгүй дамжиж ирсэн тэр одоо очроо бурхтын одоо даган сойрхлуудыг бол хайрлах гэж байгаа юм шүү. Тийм учраас энэ бол бас их чухал одоо дамжлага одоо байгаа. Тэгээ нууц тарины одоо номын ёсонд бол дамжлага гэж одоо их чухал юм байдаг. Ер нь бол нууц тарины номыг бол төв дээр бол жүд гэж хэлж байгаа. Жүд гэдэг бол санскритаар бол одоо тантра буюу одоо монголчууд бол дандар гэж одоо хэлдэг. Тантра гэсэн үг. Тэр бол утга нь юу гэсэн үг бол дамжлага гэсэн үг юм. Тэгэхээр зэрэг нууц тарины номын ёсонд одоо түүнийг одоо бясалгаад тэгээд одоо зорьсон зорилгодоо одоо хүрэхэд бол энэ дамжлага нь одоо их чухал байдаг. Дээдсээс тасралтгүй дамжиж ирсэн юм дамжлага нь одоо байж байж түүгээрээ одоо азь чанал нь одоо оршиж ингэж одоо нууц тарины номын одоо шид одоо бүтдэг ийм одоо ёстой юм шүү. За тийм учраас бол энэ одоо дамжлага тэргүүтнийг бол ван авшиг тэргүүтнийг одоо авахд бол одоо бид нар чинь их хөлгөний шашинтай тэрэн дундаа содар тарин одоо хосолсон ийм одоо шашинтай газар одоо төрсөн учраас бол энийг одоо бид нар сүмөрөө чухалчилж явах хэрэгтэй ийм одоо юм аа. Тэгэхээр энэ жил бол ингээд очирван бурхтын одоо авшигын одоо хур болсон ийм одоо сайхан жил одоо болох нэ. Тийм учраас бол та бүгд одоо гандан хийдтэй 3 сарын одоо 27-наас эхлээд одоо саатан морилж очирван бурхтын одоо авшиг даган сойргал тэргүүтнийг одоо хүртээрэ гэж ингэж одоо айлтгая.